Энэ хүн бол Монголын хамгийн туршлагатай гуталчин. Алтан сүх 9-р ангиасаа циркийн хөгжимчин болохоор сургуулаа хийсэн ч түүнийг 10 жилийн хүүхэд 18 нас хүрээгүй гэдэг шалтгаанаар цирк авсангүй. Ингээд л төрөл бүрийн ажил хийж үзэж бүр говь камерат хүртэл ажилд орсон байгаа юм. Тэрээр ажлынхаа хажуугаар 10 жилдээ нөхөн суралцаж 9 10 дугаар анги бүр онц түнтэйгээр дүүргэсэн байгаа юм. Бүр тэгэж чулаагүй их нэртэйгээ танилцаж 3 сайхан хүүхэдтэй болсон байна. Гэвч том охин нь хөгжлийн бэрхшээлтэй болсон учраас эхнэр нь хүүхдүүдэд харж харин алтан сүх дангаараа ажил хийдэг байж. Ажиллахдаа 2 сар ажиллаад 1 сар амарч эхнэрийн амтаар охиноо эмчлүүлдэг байж. Энэхүү 2 сар ажилласан цалингаар 4 амбултай айлыг 3 сар хийж явах боломжгүй учраас илүү их орлого олохын тулд ажлаасаа гарч найзынхаа компанид хамгаалагчаар ажиллажээ. Энэхүү хамгаалагчаар ажиллахдаа хажуугаар нь хувц сойж түүнийгээ хоршоонуудаар өгч заруулдаг байсан байна. Даанч хувцсны борлуулалт хоршоогоор дамжуул заруулсан ч гэсэндээ хангалтгүй байсан учраас дүүгийнхаа зөвлөгөөг дагаад гутал хийж үзсэн байна. За энэ болохоор миний 30 жилийн өмнө өөртөө хийж өмсөж байсан гутал байна. Би болохоор өөрөө ийм намхан хөл дэвтэйхэн тэгээ өмсөж тайлахад амар гэж ийм загварыг өөртөө зохиож хийж исэн. Тэгээ ер нь 30 жил өмссөн гуталтаа одоо ингээд өсгөн жоохон жайж ийдсэн иймэрхүү. Тэгээ нэг ингээд хадгалаад байж идэг. Анх хийжсэн болохоор бас дурсгалтай гэж бодоод. Түүнийг анх гутал үйлдвэрлэж эхэлж байхад монголчууд дотооддоо үйлдвэрлэгдсэн гутлуудыг авах сонирхол багтай. За бүр тэгэж болоогүй. Европоос импортоор орж ирсэн гутлуудыг худалдаж авахын тулд ихтлгүүрийн 4 давхраас 1 давхраа хүртэл ойшилдаг тийм хэмжээнд байсан байгаа юм. Гэвч алтан сүхийн хувьд угаасаа л ажигч хөдөлмөрч хүн учраас тухайн үед импортоор орж ирж байсан гутлуудыг худалдаж авч ханзалж бүр нэг бүрчлэн задлж үзээд яагаад загвар чанарын үед биднээс илүү байгаа юм бэ гэдгийг нь судалж эхэлсэн байгаа юм. Ийхүү жинхэнэ польшуултай герман арьстай монгол хүний хөлний онцлог зохирсон гутлуудыг тухайн үед л үйлдвэрлээд эхэлчихсэн байна. Анхандаа зөвхөн гэрийн нөхцөлд их нэртэйгээ хамт хийдэг байсан түүний гутлын цех баг багаар томорсоор өдгөө Монголд илүү чанартай, илүү судалгаатай, нэмээд дээрээс нь Монгол арьсаар ийсэн илүү загварлаг гутлуудыг хийдэг 30,000 гаруй гутал үйлдвэрлэх чадвартай чиг гутлын үйлдвэрээ бий болгосон байна. Чиг гутлын брэнд нь зөвхөн эрэгтэй эмэгтэй насан туршид зориулсан гутал үйлдвэрлэлээ зогсохгүй Монгол хүүхдийн хөлн таарсан боломжийн үнэтэй гутал үйлдвэрлэхийн тулд нийт 2018 ширхэг хүүхдийн хөлн дээр судалгаа хийсэн байна. Монгол хүүхдийн хөл яг ямар байдаг, ямар байх юм бол илүү гэмтэл багтай, илүү хөлн таарсан, хоолохгүй, барихгүй, нэмээд дээрээс нь хүүхдийг чөлөөтэй хөдлөхөд нь тусдим болж чадах гутлыг үйлдвэрлэх вэ гэдэг судалгаа хийсэн. Үүнийхээ үндсэн дээр тэд Монгол хүүхдийн эрүүл мэндэд нэмээд дээрээс нь хөлний онцлог зориулсан гутлыг гаргаж аваад зогсохгүй бүр үүгээрээ баримтат кино хүртэл хийжсэн байна. Өдгөө түүний мэрэгжлийн дизайнераар төгссөн охин хүргэн хүү хоёр нь энэхүү бизнесийг авч явдаг бөгөөд илүү загварлаг, шинэлэг, орчин үеийн трендэд дагсан гутлуудыг цаг алдалгүй үйлдвэрлэж байгаа юм байна. За эцэст нь гэж хэлэхэд чиг брендийн хамт олон Michelle Export байрлах Little Venice Shopping Mall-д өөрсдийн цоошин дэлгүүрээ нээсэн бөгөөд та өөртөө болоод хүүхдтэй Монгол хүний хөлний онцлог тохирсон Монгол арьсаар ийсэн Монголдоо ууралсан загварлаг чанартай гутлыг худалдаж авч өгөхийг хүсэх юм бол тэдний дэлгүүрийг зориод үзээрэй. Мөн онлайн худалдаа авалтаас хийх боломжтой юм байлаа шүү. Norg Stories-ийн 6 дахь улирлын сүүлийн дугаараа.